Сайн байцгаана уу? Та бүхэн CEC-ийн агуу шүүлтүрийн сүүлийн үеийн багц тоног төхөөрөмжүүдийг танилцуулъя. Манай 5D World компани уг багц тоног төхөөрөмжүүдэд ашиглаад геодезийн хэмжил боловсруулалтын ажлыг хурдан шуурхаа гүйцэтгэж байна. Та бүхэн миний хажууд EU20 загварын холын зайн лидарыг харж байна. Уг лидар нь секундэд 2 сая цэг хэмжих боломжтой. Хэмжилтийн рейнж буюу зайн 1450 м хүртэлх зайд хэмжилт хийх боломжтойгоор давуу талтай юм а. Уг лидарыг та бүхэн машин дээр суулгах боломжтой. Мөн энэ харагдж байгаа бэкпэк буюу үүрэг хүчин дээр суулгаад хүн үүрээд машин явах боломжгүй газруудаар хэмжилт хийх боломжтой бол мөн BB4 болон Vital төрлийн дрон мөн нисдэг тэргүүдэд суулгаад хэмжилт хийх боломжтой. Дрон дээр суулгасан тохиолдолд энэ C5 45 мегапикселийн камер болон 5 линзтэй оптикой камеруудыг мөн солиод ашиглах боломжтойгоор давуу талтай юм. Уг лидар нь 2.8 кг жинтэй 150 м-ийн өндрөөс 2.5 см-ийн наривчлалыг та бүхэнд олгоно. Энд батарей стейшн харагдаж байна. 4 ширхэг батарей дагалдаж ирэх өгөөд машин дээр суулгасан тохиолдолд дөрвөлнг нь хийгээд явах боломжтой бол үүрэг хүчин дээр нэг батарейгаа хийгээд хэмжилт хийх боломжтой. Удирдлага таблетны хувьд болохоор энэ дроноор хэмжилт хийх үү, машин дээр суулгах уу, эсвэл одоо лидарынхаа гэрс давтамжуудыг солих боломжтой энэ Smart Go гэдэг аппликейшнаар та бүхэн удирдан ашиглах боломжтой байгаа. Үүний хажуу талд энэ 24 онд нээлттэй хийсэн RS10 Ислам технологи харагдаж байна. Уг Ислам лидар маань өөр дээр 3 ширхэг 5 мегапикселийн камертай бөгөөд 120 м зайд хүртэл сканер хийх боломжтой. Наривчлалын хувьд 5 см-ийн наривчлалыг олгоно. Уг одоо үүрэг хүчний тусламжтай мөн том талбайд одоо ядралгүйгээр одоо инженер хэмжилт хийх боломжийг уг одоо үүрэг хүч олгож байгаа. Энэ таблетэн дээр одоо бодит цаг хугацаанд одоо энэ цэгэн үүлээ бол энэ камерныхаа дүрсийг та бүхэн хараад хэмжилт хийх боломжтой байгаа. Барьж явахад хөнгөн 1.9 кг жинтэй. Та бүхэн одоо энэ бариулыг солиод таяг хийгээд одоо энгийн GPS юм уу одоо пикет цэг хэмжих одоо цэг хайж олох боломжтой. Байнгын ажиллагаатай станцад холбогдно, хазгай хэмжилт хийх боломжтой ийм дэвшилттэй технологи байгаа. Уг лидаруудын одоо өгдлөг боловсруулдаг COP-3 гэдэг програм байна. Уг програмны тусламжтай одоо түүхий датагаа боловсруулж лас өргөтгөлтөд цэгэн үйл гаргаж аваад уг COP процесс гэдэг програмаар одоо цэгэн үйлээ ашиглаад газрын гадаргуу өндрийн тоон загвар үүсгэх, орто бута зураг үүсгэх, одоо цэгэн үйлээ ангилах, хаялбар үүсгэх, газар шорооны ажлын тоон хэмжээ олох одоо байшин барилгыг одоо полилайн ректангулаар зурах боломжтой байж байгаа. Энэ i80 загварын одоо олон толгойн GPS байна. Өөр дээрээ 2 ширхэг камертай. Уг камерны тусламжтай та бүхэн 15 м-ийн зайд хурж очиход хэцүү болон одоо аюултай газруудад одоо зайнаас цэг хэмжих боломжтой. Мөн 3D модуль уг камерныхаа тусламжтай үүсгэх боломжтойгоос гадна стек аут хийж цэг олоход контроллер дээр VR-аар хараад уг цэгээ ерөнхийдөө хурдан шуурхаа олох боломжтой байгаа. Энэ AA450 загварын лидар байна. 26 мегапикселийн камер лидар хослсон. Уг лидарыг та бүхэн DJI Matrix 350-д дрон суулгаад ашиглах боломжтой өгөөд уг дрон 55 минут нисэх хүчний шаардлагатай. Нэмэлтээр одоо энэ AA450-ыг суулгаж байгаа тохиолдолд нэмэлт хиймэл дагуу төлөө авах антентай. Удирдлагынаас 7 км-ийн радиуст удирдах боломжтой. Газрын гадаргуугад дагж нисдэг одоо заасан замналаар одоо нисэх боломжтой дрон байж байгаа. Мөн манайх энэ грейдер, бульдозер, экскаваторуудад одоо машин удирдлагын систем, машин хяналтын системийг суулгадаг. Уг төхөөрөмжийг суулгаснаар та бүхэн одоо төлөвлөлтийн төвшнөө флашнд хууж өгснөөр уг дэлгэсэн дээр одоо төлөвлөлтийн төвшин хаана ухах, хаана одоо нэмэх нь шууд операторт харагддаг өгөөд таны цаг хугацаа төлс зарцуулалтыг хэмнэнэ. Та бүхэн уг багц тоног төхөөрөмжтэй танилцахыг хүсвэл манай офисын дугаар руу холбогдож мэдээлэл авах боломжтойгоос гадна манай офис дээр ирж та бүхэн бодитоор нь харж танилцуулга авах боломжтой байна.